За сайн байцгаана уу? Та бүхэнд эсийн тээвэрлэлд бичсэн молекул онцлог сэдвт лекцийн 2 дугаар хэсгийг үргэлжлүүлэн танилцуулъя. За эхний хэсгээр бид бөөмийн сүгээр уурга тээвэрлэгдэх болон мембранаар уурга тээвэрлэгдэхээс хлоропластын тохиолдол болон пероксисом руу хэрхэн уурга тээвэрлэгдэх тухай ярилцсан байгаа. За үргэлжлүүлэн эндоплазмын тороор уурга хэрхэн тээвэрлэгдэх тухай ярилцъя. За эндоплазмын торонд уурга тээвэрлэхдээ эндоплазмын торны хүндийд ажиллах уурга болон трансмембраны буюу мембран дээр бэхлэгдэх уургууд гэж хоёр анз байдаг. За эндоплазмын торны хүндийд ажиллах уургуудын хувьд бол онцлог байдаг. Өөрөөр хэлэх юм бол өмнөх тохиолдолд уурга бүрэн нийлэгжиж дуусныхаа дараа тээвэрлэгжсэн бол энэ тохиолдолд уурга нийлэгжиж дуусаагүй байхдаа буюу дөнгөж нийлэгжиж эхлэнгүүтээ тээвэрлэгддэг. За зураг дээр рибосомын том болон жижиг хэсэг мэдээллийн ирэнхээ буюу нөгөө уурга нийлэгшүүлж машины бүрдэл харагдаж байна. Ингээд уурга нийлэгшүүлж машин маань уургийг нийлэгжүүлээд эхлэнгүүт сигнал дарааллыг таниад сигнал дарааллыг танигч SRP гэдэг уурга ирж холбогдно. За энэ уурга маань очиж холбогдонгуудаа нийлэгжиж байгаа уургийг машинтаа тэр чигээр нь чирээд эндоплазмын торны мембран дээр байрлах рецептортой холбоод өгчдөг. За зураг дээр ногоон өнгөөр тэмдэглэгдсэн харагдаж байна. Ингээд рецептортой холбогдмогцоо SRP уурга маань өөрөө салгаа явчихна. За харин рецептор маань мембран дээр байрлах транслокатор сувгтай уурга нийлэгчүү машиныг холбож. За ингээд рецептор маань уурга нийлэгчүү машиныг транслокатор уургатай холбож өгсөн байдал харагдаж байна. За ингээд холбоод өгмөгц нийлэгжиж байгаа уурга маань шууд эндоплазмын торны хүндий рүү орно гэсэн үг байна. За ингээд нийлэгжээд дуусны дараа тохиод дараалал маань пептидаза ферментээр хэрчигдэж таслагддаг байгаа. За та бүхэнд үргэлжлсэн зургийг харуулж байна. За улаан өнгөөр тэмдэглэгдсэн сигнал дараалал, за цөөхнөр өнгөөр транслокатор уурга харагдаж байна. Сигнал дараалал маань транслокатор уургатай бэхлэгдсэн байгаа. За энэ дээр тасархай зураасаар харагдаж байгаа хэсэг дээр уурга нийлэгшүүлж машины бүрдэл маань харагдаж байгаа гэсэн үг. За ингээд шинээр нийлэгдэж байгаа уурга маань шууд эндоплазмын торны хүндий рүү нийлэгжээд ороод дуусангууд транслокатор уурга маань салж яваад сигнал дараалал маань пептидазаар хэрчигдээд уурга маань орон зай бүтцээ болоод эндоплазмын торын хүндийдөө ажиллах боломжтой болно гэсэн үг юм аа. За эндоплазмын торын трансмембраны уургууд нь харин мембран дээр дараах 5 янзаар бэхлэгддэг бөгөөд сигнал дарааллын хувьд эхлэх болон зогсох гэсэн сигнал дараалалтай байдаг. За тухайлх юм бол нэгдүгээр хэлбэр дээр шинээр нийлэгжиж трансмембраны дээр бэхлэгдсэн уурга маань хүүхэн өнгөөр харагдаж байна. За тэгвэл уурга маань энэ голын хэсгээрээ мембраны хэсэгтээ бэхлэгдээд карбоксил төгсгөл нь гадагшаага буюу цитозол руу, амин төгсгөл нь татгшаага буюу хүндий рүү харсан байдалтай харагдаж байна. За хоёрдугаар хэлбэрийн хувьд эсрэгээрээ амин төгсгөл нь гадагшаа, карбоксил төгсгөл нь татгшаа харж байрсан байна. Тэгвэл гуравдугаар хэлбэрийн хувьд трансмембраны хэсэг болон цитозол руу харсан хэсэгтээ өөрөөр хэлэх юм бол хүндий рүү орсон уургийн хэсэг байхгүй байдлаар бэхлэгдсэн. За дөрөвдүгээр хэсэг дээр трансмембраны уурга маань мембраныг хэд хэдэн удаа сүлбэн байрласан байдалтай харагдаж байна. За 5 дугаар хэсэг дээр харин цитозол руу харсан хэсэг байхгүй уургийн хэсэг маань хүндий рүү харан бэхлэгдсэн байдал нь харагдаж байна. За цааш нь ярив. За дараах зурган дээр транслокатор уурга эндоплазмын торны мембран дээр байрласан байдлыг цэнхэр өнгөөр харуулж байна. За та бидний байрлуулах гэж байгаа трансмембраны уурга маань хоёр сигнал дараалалтай байгааг улаан болон шар өнгөөр харуулж байна. Тэгэхээр эхлэх сигнал дараалал маань улаан, зогсох сигнал дараалал маань шар өнгөтэй байна гэсэн үг. За ингээд эхлэх сигнал дарааллаараа транслокатор уургатай бэхлэгдээд тэгэхээр зогсох сигнал дараалалд хүртэл хэсгүүд нь эндоплазмын торны хүндий рүү нийлэгжин орно гэсэн үг. Ингээд зогсох сигнал дараалал гараад ирэнгүүт транслокатор уурга маань салж яваад сигнал дарааллуудаараа эндоплазмын мембран бэхлэгдэн үлддэг байна. Дараах зурган дээр мөн ялгаагүй эхлэх болон зогсох сигнал дараалал харагдаж байна. Өмнөх тохиолдолд эхлэх сигнал дараалал маань уургийн амин хүчлийн хэлхээний дунд хэсэгт байсан бол энэ тохиолдолд хамгийн ихний буюу төгсгөл хэсэгт байж байна. За ингээд эхлэх сигнал дарааллаараа холбогдсны дараа уурга маань хүндий рүү чөлөөтэй нийлэгжиж орж аваад зогсох сигнал дараалал ирэнгүүт транслокатор уурга маань салж аваад уурга маань бэхлэгдэн үлдэж байна. За энэ тохиолдолд эхлэх сигнал дарааллыг протеасаар хэрчигдэж байгаа учраас уурга маань зөвхөн зогсох сигнал дараалалаараа мембран дээр бэхлэгдээд карбоксил төгсгөл нь цитозол руу, амин төгсгөл нь хүндий рүү харсан байдалтай байршдаг байна. Ангид бэхлэгдснийхээ дараа
уургууд маань олигосахаридтай холбоод одоо үйл ажиллагаа явуулах бүрэн идэвхтэй уург болон хувирч байгаа байх нэ. За дараагийн хэлбэр буюу өмнө бид бөөмийн сүгээр тээвэрлэгдэх мембранаар тээвэрлэгдэх хоёр маань уургийг байд хүргэх тээвэрлэлтэйсэн. За одоо 3 дугаар хэлбэр буюу цэврүүн тээвэрлэлт, уургийг хуваарлах тээвэрлэлтийн тухай ярилцъя. За цитоплазмд нийлэгдсэн уург маань эндоплазмын тороор дамжаад Golgi аппаратаар дамжин эсэс экзоцитосын замаар гадагшилдаг. За дараах 6 дээр тухайлбал эндоплазмын торын харагдаж байна. Эндоплазмын тор дээр нийлэгдсэн уургууд маань цэврүүнийг ингээд төвд нь ороод цэврүү хэлбэрээр тээвэрлэгдэн Golgi аппаратын цис талаар нь орно. Өөрөөр хэлбэл эндоплазмын торлууд харсан талыг нь цис, мембран руу харсан талыг транс тал гэж нэрлэдэг. За ингээд Golgi аппаратаар дамжин транс талаар гараад за ингээд экзоцитосын замаар эсийн мембранаар гадагшилж байна. За цэврүү үүсгэхийн тулд бид тэгэхээр цэврүүнийхээ бүтцийг мэдж явах хэрэгтэй. За энэ дээр бол уургаар хучигдсан цэврүү харагдаж байна. Хучуур уургаад бүрхэгдсэн байна. За энэ молекулын төвд байгаа энэ улаан өнгөөр тэмдэглэгдсэн бөмбөлгүүд маань бидний цэврүү үүсгэж тээвэрлэх гэж байгаа тээвэрлэгч молекул гэсэн үг. За түүний гадуур болохоор хучуур уургууд маань ингэж бүрхэж барилснараа энэ цэврүүг илүү бат бөх болгож тээвэрлэгдэх нөхцлөөр хангаж өгдөг байна. За ийм цэврүүг хучигдсан цэврүү гэж нэрлэнэ. За ингээд нэгэн цэврүү бүрэн үүсцээ дуусны дараа гадуур хучуур уургууд нь салаад тэгээд цэврүү маань цаашаага тээвэрлэгдэх явдаг юм байгаа. За цэврүүг хучуур уургийнхын төрлөөр мөн хаанаас хаашаа цөөгдөж байна гэдгээр үндсэн 3 хэлбэрт хуваадаг. За COP2 цэврүү энэ эндоплазмын торноос Golgi аппарат руу тээвэрлэдэг болвол COP1 гэдэг цэврүү маань Golgi цистернуудын хооронд мөн цис Golgi-ос эргээд барцгар эндоплазмын торлууд тээвэрлэгддэг. За харин клатрын хамаарал цэврүү маань плазмын мембранаас транс Golgi-чууд за эсвэл транс Golgi сүлжээнээс сүүлийн шатны эндосом руу тээвэрлэдэг байгаа. За ингээд цэврүү үүсэх шатыг бүгдээрээ клатрын хамаарал цэврүүгээр жишээ болгон тайлбарлая. За цэврүү үүсгийн тулд эсийн мембран харагдаж байна. Тэгвэл тээвэрлэгдэж байгаа уург маань энэ бөмбөлөг уург байна. За эхлээд тэгвэл энэ тээвэрлэгдэж байгаа уургууд маань карго рецептортой холбогддог. Рецепторын цэнхэр өнгөөр харуулсан байна, тийм ээ. Карго рецептор маань өөр тохирсон тээвэрлэгч уургатайгаа холбогдсны дараа адаптин гэдэг уург холбогдно. За адаптин гэдэг уург нь цайвар ногоон өнгөөр тэмдэглэсэн байна. За адаптин уург нь цитоплазмын мембран болон Golgi аппаратад байрладаг. Өөрөөр хэлбэл клатрын хамаарал цэврүү маань угаасаа цитоплазмын мембранаас нэг бол Golgi руу, нэг бол Golgi-с сүүлийн сатны эндосом руу тээвэрлэдэг учраас энд байрладаг уург байна. За ингээд адаптин уургууд маань рецептор болон тээвэрлэгч уургийн бүртэлтэй холбогдсноороо мембран ингээд баг зэрэг зүлхийж ирсэн байгаа байдал харагдаж байна. За тэгсний дараа гадуур нь клатрын уург холбогдно. За клатрын уурганы тод ногооноор тэмдэглэсэн энэ уург байна. Ингээд клатрын уург холбогдоод эсийн мембраныг илүү сайн татаж ингээд зүлхийлгээд цэврүү хэлбэртэй болгож ирнэ. За ингээд сайн хангалттай зүлхийгээд ирсний дараа динамин гэдэг уург маань энэ цэврүүг мембранаас агших хөдөлгөөнөөр салгаж өгдөг. За харвал энэ хүзүүвчин хэсгэн дээр шар өнгөөр цагираг үүсгэсэн уург маань динамин байна. За ингээд динамин уург маань агшаад цэврүү болон мембраныг салгаж өгсөний дараа одоо цэврүү маань үүсэд бүрэлдэхсэн учраас гадуур хучуур уург болох адаптин болон клатриныг салчдаг. За ингээд үүсэж байгаа цэврүүг нүцгэн цэврүү гэж нэрлэдэг байна. За үүссэн цэврүү маань тээвэрлэгдэхдээ хол замд тээвэрлэгдэж гинүү, ойр замд тээвэрлэгдэж гинүү гэдгээс хамаарат өөр механизмаар тээвэрлэгддэг. Өөрөөр хэлбэл ойр зай тээвэрлэгдэж байгаа эндоплазмын тор Golgi аппаратын хооронд тээвэрлэгдэж байгаа бол диффузийн замаар тээвэрлэгддэг бол за хол замд тээвэрлэгдэж байгаа бол бидний мэддэг эсийн арга яс буюу цитоскелетон дээгүүр мотор уургуудын тусламжтайгаар тээвэрлэгддэг байж байгаа. За бид нар динем болон кинезин гэдэг хоёр мотор уургийн тухай өмнө нь мэддэг байгаа. Мотор уургууд маань юм хүн түнгэн гэжнээс тогтсон ийм бүтцийг үүсгэсэн байж байдаг. За энэ дээр кинезин мотор уург тухайлбал харагдаж байна. Кинезин мотор уург маань галхаж явж байгаа юм шиг хөдөлгөөнийг АТФ-ийн тусламжтайгаар хийдэг.
За энэ тээвэрлэгдэж байгаа цэврүүг холбосон байдал нь харагдаж байна. За ингээд аль төгсгөл рүү зөөгөж байгаа вэ гэдгээр динем болон кинезин гэж хоёр хувааж байгаа. Нэмэхээс хасах төгсгөл рүү зөөдөг нь динем мотор ураг, хасгаас нэмэх төгсгөл рүү буцаага зөөдөг нь кинезин мотор ураг байна. За ингээд тээвэрлэгдэж зөв байдаа очихын тулд цэврүү маань снер системтэй байдаг. Өөрөөр хэлэх юм бол үүсэж байгаа цэврүү маань V-снер гэдэг молекулыг агуулдаг бол байрхтан маань T-снер гэдэг бүтцийг агуулж байдаг. Тэгэхээр V болон T-снерийн молекулууд маань өөр хоорондоо орон зайн хувьд тохирсон байж холбогдно. Тэгэхээр одоо эхний үүсэж байгаа цэврүүн дээр байгаа V-снер молекул маань энэ улаан өнгөөр тэмдэглэгдсэн байна. За ингээд цэврүү маань энэ дээр клатринаар бүрхэгдээд үүсэж байгаа байдал харагдаж байна. За ангиудаа тээвэрлэгдэхдээ нүцгэн цэврэг үүсгээд байрхтандаа очино. Байрхтандаа очиод T-снер молекултайгаа холбогдчихж байрхтандаа нэвтэрч орох боломжтой гэсэн үг. Хэрвээ энэ хоёр хоорондоо тохирч холбогдож чадахгүй байх юм бол цэврүүдээ дотор байгаа молекул маань байрхтандаа тээвэрлэгдэхгүй гэсэн үг байна. За амын ялгаагүй доордлох зурган дээр нь снерийн системүүд нь өөр хоорондоо тохирсон байх ёстой гэдгийг харуулж байна. Орон зайн бүтцийн хувьд тохирсон байж энэ хоёр маань холбогдох боломжтой болно гэсэн үг юм аа. За ингээд хэд бүгдээрээ эсэд үүссэн уурга маань хэрхэн байдаа хүрдэг, хэрхэн хэрэгцээд газартаа хуваарлагддаг тухай товчхон авч үзлээ. Тэгэхээр та бүхэн дараах их сурвалжуудаас уншиж мэдлэгээ дэлгэрүүлээд дадлагтаа хүрэлцэн ирээрээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.